тий ардын намын удирдлагаас асуух хэрэгтэй. Ер нь бол манай намынхан нэг би сая ганц нэг гишүүдийнхаа байр суурийг сонслоо. Ер нь бол бид нар ингэж асуудлыг өөрсдөө наах гэдэг хэрэг байхгүй. Нэх орно орохгүй, зүгдэхгүй яалаа хэлээ. Хэрэггүй шүү дээ. Одоо ардын нам байгаа шүү дээ. Тий. Тийм учраас ардын намынхан одоо өөрсдийнх нь байр суурийг бид нар хүлээх хэрэгтэй. Ер нь ардын нам бол ардын намын жирийн гишүүд энд хамаагүй шүү. Ардын намын удирдлага энэ олон жил сайдарах хийцэн мөнгөний мэдрэмжээ алдсан, амьдраланд асарсан. Тэжээвэр амтнд стикер холддог болтлоо явцсан. Энэ бүхнийг ардын намын бас жирийн гишүүд ялгаагүй л монголчууд шүү дээ. Хараал байж байгаа. Тэгэхээр ардын намын удирдлага бол цаашид төр барьж чадахгүй болсноо л үзүүлж шүү дээ. Одоо бүхэл шатанда одоо удирдлага хаанч байсан их хурал засгийн газар чадахгүй байна. Тэгээ чадахгүй байна гэдгээ л одоо өөрсдөө үнэ хэлэх хэрэгтэй. Бид нэр юу н барахаарг болчлаа шүү. Тэрний дараа манай арчс намынхан юм ярьж болно. Гэсэн байр суурьтай. 126 гишүүн парламентын одоо үндсэн энэ зарчимч олон намын тогтолцоотой байх. Одоо энэ төлөөлтөд болсон намууд засагт орж ажиллаад одоо бүгд нэг тийшээ харж улсарнаа хөгжүүлэх гэдэг ийм үндсэн зорилготой гэж ер нь бол ойлгоод байгаа шүү дээ. Тийм. Хамтарсан засагт хамтрахын ер нь хамтарсан засаг байгуулахын эвслийн засаг байгуулахын буруу зүйл гэж бол байхгүй. Буруутгаж болох. Хизээ хинтээ яах гэж гэдэг асуултууд байна шүү дээ. Одоо энэ бүх булаагаа дийлгэж яхад нь хаалт болох. Эсвэл үнэхээр бид нар булаа боллоо гэж төлөөлөгч өгөх гэдэг олон үйлдэлүүд эхлээд явах хэрэгтэй. Тэрнээс биш яг уу ингээд энэ чинь эвслийн засгийн газрууд байгуулагддаг. Чинь байж болох зүйлүүд шүү дээ. Гэхдээ нөө сүр хүчний хяналт бас алдагдчих болохгүй энэ бас онлайн тайлбартай шүү дээ. Тэгэхээр хэрвээ Монгол Ардын намынхан тийм ярих гэж байгаа бол эхлээд арчилсан намынхны байр суурь биш ер нь Монгол Ардын намын удирдлага юу болчиход байгаагаа ярих хэрэгтэй. Нөгөө. Ер нь бол одоо ингээд баха албан тушаал яар залхаж байна. Парламентын гишүүд хүртэл залхаж байна. Ажил хиймээр байдаг. Арчилсан нам бол ямар нэг байдлаар одоо гацаагаал ингээд байгаа юм ерөөсөө ч байхгүй. Ардын намын өөрсдийн 2 хуваагдсан 2 3 хуваагдчих шүү нэ. Ингээл энэ хуваагдсан л өөрөө өнөөдөр бүх засгийн онголаа. Эдийн дараагаас олж байна. Эндээс яг сайн үр дагаврууд гарах ёстой. Гэхдээ эцсийн дүндээ чинь ингээд 10 жил нэг засаг дангаараа засгалж байгаа учраас нэг нам дангаараа засгалж байгаа учраас хууль шүүхийн байгууллага, хууль сахиулах байгууллага бүгд эдний гарт байна. Тэгэхээр одоо эцсийн мөч хүртлээ шүүхтээ итгэх гэдэг шиг эцсийн мөч хүртлээ тэр нэг шудраг усанд итгэж найдаж байна. Одоо тэгээд үнэхээр асуудал байгаа болоод хүмүүсээсээ албан тушаалын салгаж байгаа бол яг ямар асуудал байсан бэ гэдгийг маш тодорхой болох хэрэгтэй. Маш тодорхой болох хэрэгтэй. За тэрний дараагаар бол ийм учраас ингэ шийдсэн юм байна гэж бид нар бас харж болж байна. Одоо бүлгэд дарга сонгуул хаяад ирсэн үед одоо 27 онд 28 онд гээд дараас 2 жил сонгуул болох гээд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ үед нь хамтрах нь хэр зохимжтой гэж харж байгаа. Би одоо энэ хамтрлын тухай ардын намынхныг юм ярьтал би л байр суурь хэлэхгүй. Ягаад гэвэл бидний асуудал биш. Тий. Ер нь бол тэгтээ одоо энэ парламент чинь 2 жилч болоогүй л байна шүү дээ. Сонгуул ихтэл 4 жил болж байна. 3 дахь засагнаас өөрөө үзэх гэдэг үү те. Одоо баг хурлаараа өмнө алсан намыг 3 дахь үзсэн явж хэдүүлээ. Одоо 4 дахь үзэж байна тийм ээ. Үзэж чинь үү те. Одоо үзэж шүү. Одоо энэ одоо ингээд түнж 2 жил болж байна тийм ээ. 3 4 засгийн газар үзлээ. Баг хурал нь одоо алсан намыг эхлээд явуулсан тийм ээ. Одоо дахиад хуралдаа дахиад нэгдээгээд их чинь одоо энэ болгонд одоо өвөл болгонд одоо нөгөө эдийн засгийн асуудал, геополитикийн асуудлууд маш олон асуудал байна шүү дээ. Тийм гадуур гадагшаа ингээл харангуй шал өөр асуудууд явж байхад ингээл нам доторхын зодоо нь ингээл дуусахгүй үргэлжлээл идэх тийм. Тийм учраас энэ юуны төлөө нам байд юм бэ? Юуны төлөө нам байгуулад, юуны төлөө парламентэд суудл аваад явж байгаа вэ? Энэ тусгаар тогтнолын төлөө шүү дээ. Энэ улсын төлөө. Тэгэхээр номер 1-т улсын эрх ашиг байх хэрэгтэй. Тэгэхээр одоо улсын нөхцөл байдал хүнд байгаа үед энэ намын зовлонгоо улсын зовлон болгож тоолох хэрэггүй. Тэгэхээр Монгол Ардын нам бол одоо гарч ирээд ард түмэндээ үнэ хэлээ. Юу болоод байгаа хэл. Үнэхээр одоо нүдэн дээр харагдаж шүү дээ. Энэ бүхнээ ярилцсан. Хэвлэлийнхний тойруулж суулгаж агаад Сүхбаатарын талбай дээр хүмүүс өглөж байгаа суул гэсэн чи яадаг юм.
Одоо нэг ярьж л та. Энд чинь бас Монголын төршүүд байна. 2 жил бид нэр томилгоо явуулаа. 3 засгийн газрын нүүр үзлээ. Тэгэхээр одоо дараа нь асуудал дахиад өрнөх гэж байгаа бол Монгол ардын ном гарч ирээд үнээл чадахгүй юм байна. Үнэхээр болохооргүй болчих манай ном ялзарч энэ хугацаанд үнэхээр мөнгө эрх мэдэлтэй согтоод шартаад эхэлчих гэдгийг үнэ хэлэх хэрэгтэй. Баяр дарга хэлсэн байсан шүү дээ. Би нөгөө албан тушаалтаа согтцсон байна 10 жил гэсэн чинь. Баяр дарга юу гэсэн бэ гэхээр миний яриаг зассан. Одоо самбуу буруу ярьж байна. Согтсон биш одоо бүр шартаж байгаа маа гэж. Тэгэхээр ингэж байгаагаа ингэж мансуурсан байгаагаа гарч ирээд хэлэх хэрэгтэй. Тэрний дараа л арчсан манайхаа. Дараа юм.